Сайн уу? Энэ удаад би өглөөний цай бэлтгэхдээ бичлэг хийж байна. Өглөөний цайнда шинэ оны салаад, нүдэл шарсан өндөг, самартай шарсан талх идэх гэж бодлоо. За тэгээ хамтаагаарай. Одоо ингээд бүх юмнуудаа хэрчиж хийснийхэн дараа би шинэ ногооны салаад амтлагчуд хийцдэг. Тэгэх юм бол бүр амар гоё амттай байдаг. Би энэ амтлагчны амтанд нь амар дуртай. Тэгээд ингээд сайхан хийчээд тэгээд ингээд амтхан. Тэгээд ерөнхийн нөхцөл байдлыг харж байгаа л амтлагчаа нэмэх үү байх уу гэдгийг шууд өөрөө мэдээд явчихна. Энэ тийм яг гоё ногооны амтын тодруулж өгсөн амттай юм шиг санагддаг болохоор энийг хэрэглэдэг. Өглөөнийхэн цайгийг дууссан. Энэ шинэ оныхон салаатад тавьсан. Энэ ингээд шарсан талх. Тэгээд энэ дотроо шарн жоохон болцсон байгаа. Ингээд боллоо. Тэгээд би талхаа талх өнөөгөө кимчитэй хольж идэх гэж бодоод бас кимчи гараад ирсэн байна. За өглөөний цагаа идэж дуусчлаа. Нүдэл шарсан өндөг ямар ч шарсан талах байж болох бах. Тэгээд шинэ оны салаад, тэгээд өндөг талхан дээрээ кимчи тавиад идвэл бас амар гоё амттай болж юм. Яг энэ дөрвийг нийлүүлээд ийдсэн миний сэтгэл амар гоё амттай өглөөний цай идсэн болчихлоо. Та хоёр би амттай өглөөний цай идмээр байгаа бол туршаад үзээрэй гэж хэлье. Баяртай.